MSL-тэй хамтаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Таны бизнесийг дэмжих хүрээтэй өнөөдрийн бизнес нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдрийн бизнес нэвтрүүлэг хөрөнгийн биржээс бэлтгэсэн мэдээллээр үргэлжлэн хурж байна. Хөрөнгө оруулагчийн талаар болон хөрөнгийн зах зээлтэй холбоотой сонирхолтой мэдээллийг хүлээн авч үзнэ. Үнэ цаасны зах зээл буюу хөрөнгөний зах зээлд хөрөнгө оруулахад гол ач холбогдол нь гэх юм бол хоёр төрлийн өгөөжийг бол тухайн хөрөнгө оруулагчид өгч идэг. За эхнийх нь бол ноогдол ашиг буюу тухайн компани ашигтай ажиллах юм бол ашгаа хувьцаа эзэмшигч буюу тухайн компани эзэдтэй тодорхой хэмжээнийх нь хувьцааных нь дүнгээр ашиг хуваарлж идэг. Энийг бол нэгдүгээр төрлийн өгөөж байгаа. Хоёрт бол тухайн компани ашигтай ажиллаад үйл ажиллагаанд доктортой яваад гэх юм бол тухайн компани зах зээл дээр ханшин өсч идэг, хувьцааны ханш өсч идэг. Тэгснээрээ өнөөдөр нэрсүүн 100 төгрөг байсан хувьцаа өнөөдөр 10 жилийн дараа ихэд бол 100 мянган төгрөг болцсон байх жишээтэй байна. Одоо бидний сайн мэдэх бол сүү хувьцаат компани гэд нэрсүүн 91 онд 100 төгрөг гарч ирсэн. Өнөөдөр бол тухайн үеийн ханшаар тооцох 130 мянган төгрөгөөр арилжаалт явж байгаа. Гэх мэтчлэн ингээд ханшийн дөрвийн ашгийг бол тухайн хувьцаанаас буюу хөрөнгө оруулалтаас олох тийм боломжтой байдаг. Үнэ цаасны зах зээл маань нөгөө талдаа зөвхөн хөрөнгө оруулагч талдаа ашигтайгаас гадна үүнд бизнес эрхлэгчтэй мөн бас давуу талыг олгож байдаг. Энэ ямар ч утгатай вэ гэхээр банкнаас бол иргэд улан аж ахуйн нэгжүүд маш өндөр хэмжээний хүүтэй богино хугацаатай мөнгийг зээлж авдаг. Түүгээрээ бизнес эрхлээ явах нь бол тухайн аж ахуйн нэгж байгууллагад бол нэлээд дарамттай байдаг. Зээлийн хүүгээ төлөх, зээлийн иргэн төлөлтөө төлөх гэх мэтлэн олсон ашгаас ихэнхийг банкнд бол өгч идэг. Харин хөрөнгөний зах зээл дээр IPO гэдээ гараад ирсэн компани бол энэ бүх одоо зээлийн дарамтнаас бол чөлөөлөгдөж байгаа. Тэгснээрээ урт удаан хугацаанд доктортой үйл ажиллагаа явуулах, орж ирсэн ашгаа эргүүлээд тухайн үйл ажиллагаагаа өргөдөх боломж нь бол нээлттэй болчихно гэсэн. Богино хугацаанд зах зээлийн эзлэх, салбаруудаа нээх, ашгаа нэмэгдүүлэх ийм байдлаар бол үйлдвэр үйл ажиллагаанууд томрох. Жишээ бол гадны хөрөнгөний зах зээл хөгжсөн улсуудад бол түгээмэл байдаг. Манай дээр бол яг зах зээл хөрөнгөний зах зээлийг талаар мэдлэг мэдээлэл муутаагаас болоод энэ талаар бол компаниуд бол төдийлөн ажиллаж чадахгүй. Хөрөнгөний биржийн зүгээс бол саяхан худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Түүнийхээ хүрээнд бол одоо гишүүн 2300 гаруй байгууллагт нь сурвалжлага явуулаад хөрөнгөний зах зээл рүү орж ирэх үе талхын нээхээр мэдээллүүдээ өгөөд ажиллаж байгаа. Өнөөдрийн бизнес нэвтрүүлэг үргэлжилж байна. Манай улсын хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллагын 700 гаруй жижиг дунд бизнес эрхлэгчид байдаг. Эдгээр бизнес эрхлэгчид дотоодын үйлдвэрлэлээ дэмжихээс гадна экспортод бараа бүтээгдэхүүнээ гаргадаг. Тэгвэл Монгол улсын иргэдийн хамгийн хэрэгэлдэг гурил болон гурилан бүтээгдэхүүн байдаг. Тэгвэл энэ гурил болон гурилан бүтээгдэхүүн эрхэлдэг, үйл ажиллагаа явуулдаг 46 байгууллага байдгийн байна. Тодорхойлох юм бол манай улсын жилийн нийт гурилан бүтээгдэхүүний хэрэглээ 220 мянган тонн бөгөөд үүнээс 82%-ийг дотоодын борлуулах үйлдвэрээс 18%-ийг нь импортоор хангадаг байна. Тэгвэл үзэгч та бүхэндээ нийслэлийн статистикийн газраас өгсөн гурилын үнэ ханшны талаарх мэдээллийг хүргэж байна. Жижиг дунд бизнес эрхлэгчдэд хэрэгтэй гурил болон гурилан бүтээгдэхүүний бизнес эрхлэгчдэд сонирхолтой мэдээллийг хүргэж байна. Гурил зурагт машинд анхаарлаа хандуулна. Эзэгтэй танд зориулан Гонконгоос оруулж ирсэн гурил зурагч зуурсан гурилаа 12 төрлөөр хэлбэрт оруулагч машин нь хялбархан ажиллагаатай. Эзэгтэй таны хоол хийх ажлыг 100% хөнгөвчлөнө.
Энэ машин нь бол 12 төрлийн юм хошуутай байгаа. За энэ 12 төрлийн хошуу бол спагетти, за 10 төрлийн гоймон, мөн бантан, за тэгээд банш чинхэгч гэсэн ийм одоо 12 төрлийн хоолыг та бүхэн энэ машиныг ашиглаад маш хялбархан хийх боломжтой байгаа. Тэгэхээр энэ нөгөө машин нь бол эцэгтэй та бүхний одоо ажлыг хэмнэх, гэрийн хоолыг бол сонирхолтой болгох ийм машиныг үзэж та бүхэндээ танилцуулж байна. Гурил зурагч машины ажиллах технологиг танилцуулъя. Эхлээд гурилаа хийнэ. Гурилын хэмжээ 250-аас 500 г байна. Дараа нь машина ажиллуулж байхдаа тухайн гурилын хэмжээнд тохирсон ус хийнэ. 250 г гурил хийсэн бол 80 г ус, харин 500 г гурил зурах бол 160 г ус хийх юм а. Ингээд таны зуурсан гурил 10 минутын дотор бэлэн болно. Гурил зурагч хэрчигч машинаар 12 төрлийн хэлбэртэй хоолны гурил гаргаж хийх гэж байгаа тухайн өдрийнхөө хоолнд ашиглах боломжтой. Тухайлах юм бол нарийн болон бүдүүн, эрчлээстэй, цагирган, дун, дөрвөлжин, спагетти, бантан хэлбэртэй гарна. Мөн баншны гурил гаргаж банш хийгчийг нь ашиглан чимхэх гэх мэт зэрэг олон төрлийн гурилтай хоолыг хурдан хугацаанд хийх боломжтой юм. Та бүхэн бас дэлгүүрүүдээс хэрцэн гурил авахгүйгээр өөрсдөө гурил зуурагч болон хэрчигч машинаар энэ одоо гарын доорх материалуудыг, гоймонгуудыг хийгээд сонирхолтой төрөл бүрийн одоо гурилтай хоол хийх боломжтой юм а. Гурил хэрчигч хэрцэн гурилын машин нь 3 давчтай старт давч дээр дарахад таны хоол хийх гурил бэлэн болно. Хэлбэрт оруулан гарч ирж байгаа гурил нь хоорондоо наалтахгүй гэдэг нь давуу талтай. Машиныг хэрэглэсний дараа усаар угаах гурил хэрчигч хошууг зориулалтын цэвэрлэгчээр цэвэрлэхдээ хангалттай. За энэ гурил зуурагч бол энэ хэрчигч машиныг унтраагаад за энэ доторх гурил нь дуусан тохиолдолд та усаар зайлаад цэвэрлэх боломжтой юм байна. За тэгэхээр энэ нь бол шууд зайлаад ямар ч одоо төвөг учрахгүйгээр та бүхнийг зайлаад авчна. За тэгээд энэ одоо 12 төрлийн хушууга энэ хүү за сойзоор цэвэрлээд за мөн нүхнүүдийг нь бол энэгээр цэвэрлэнэ гэсэн ийм одоо хялбархан зүйлийг та бүхэндээ танилцууллаа. Тэгэхээр үзэгч та бүхэн за энэ хүү одоо машиныг маш одоо хямдхан үнээр болон за хөнгөлөлттэй үнээр авах боломжтой юм байна. Тэгэхээр та бүхэн доор гарч байгаа энэ хүү хаяг руу холбогдоод энэ машиныг захиалаарай. Гурил зурагч хэрчигч машин нь хүргэлт өнгөө та авснаар 6 сарын баталгаа өгч байгаамаа. За үнийн хувьд бол 280 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Гонконгоос оруулж ирж байгаа. За хүргэлт үнэлгүй баталгаа 6 сар. За лизингэд хамрагдах боломжтой иймэрхүү одоо хөнгөлтүүдийг за энэ Гонконгоос оруулж ирж байгаа гурил хэрчигч болон зурагч машины оруулж ирж байгаа байгууллагаас бол та бүхэндээ санал тавьж байгаа юм байна. За гурил хэрчигч хэрцэн гурилын одоо машин гэсэн энэ Facebook хаягаар та бүхэн ороод шеэр хийх юм бол 10% хямдруулна. За 5-аас дээш худалдаа авалтанд 30% хямдруулна гэсэн иймэрхүү бонусыг та бүхэндээ зарлаж байгаа юм байна. Сүүлийн үеийн дэвшилтэд технологиор бүтээгдсэн гурил зурагч машиныг та бүхэндээ бизнес мэдээлгээрээ танилцууллаа. Өнөөдрийн бизнес нэвтрүүлэгтээ хамтаа олзогч та бүхэндээ баярлалаа. Америк долларын ханш өнөөдрийн байдлаар мөн л өссөн байна. Арилжааны банкуудын ханшаар Америк долларыг 2277 төгрөгөөр аваад 2286 төгрөгөөр зарж байна. Яг энэ ханшийг тооцоолоод үзэх юм бол орой өдрүүдэд Америк доллар 6-аас 10 төгрөгөөр өссөн ханштай байна. Яг одоо та бүхэндээ эдийн засагчдын тайлбарыг хүргэе. Эдийн засагчид Америк доллар яг яагаад өссөн талаар тайлбарлажээ. Тансаг хэрэглээ эдийн засгийн хөгжилд хамгийн том саад шүү. Энэ байдлаараа цаашид төгрөгийн ханш уламл унана. Тиймээс төрөөс хэрэглээг дэмжихгүй байх бодлого л хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ нь эдийн засгаа дэмжиж байгаа илрэл юм. Удирдлийн давтамжтайгаар ханш хэлбэлзэж байдаг. Гадаад валютын ханш зуны саруудад харьцангуй буурдаг. Үүнд хавар экспорт, аялал жуулчлалын бизнес нөлөө үзүүлдэг. Харин намраас валютын ханш чангардаг. Манайх ийм зүй тогтолтой болчихлоо.
Монгол орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт ийхүү буурахад гадаад эдийн засгийн орчин тодорхойгүй. Гаднаас хөрөнгө татах, мөнгө босгох боломж хумигдмал буюу их үүсвэр хомсдол, гадаад зах зээлийн нөхцөл байдал эрсдэлтэй, тааламжгүй хэвээр байгаа нь шууд нөлөөлсөн. Гэхдээ дотоод хүчин зүйлч бас бий. Өнөөдрийн бизнес нэвтрүүлгээрээ та бүхэндээ хөрөнгийн зах зээл болон жижиг дунд бизнес эрхлэгчдийн зах зээлтэй холбоотой сонирхолтой мэдээллүүдийг хүргэлээ. Өргөжлүүлэн та бүхэн валютын ханшийн талаарх мэдээллийг хүлээн авч үзээрэй. Өнөөдрийн бизнес нэвтрүүлэгт хамт байсан үзэгчдэд баярлалаа. Дашрамдаа дуулахад та бүхэн бидэнтэй хамтарч ажиллахыг хүсвэл доорх дугаараар холбогдоорой.